Цэрэг эрс. Тэр дундаа цэрэг шиг цэрэг байгуулсан гавьяата асгаруулсан цустай цэрэг эрс хүртдэг Баатар цолыг зүүсэн хідэж цэрэг гэдэг үгийг нэг чихээрээ сонсож чаддаггүй. Цэрэг гэдэг үгнээс өнхөлцгөө хагарлаа байдаг Буурал Батүл сансандаа баг хүрлээ. Монгол орны хөгжлийг гацаасан монголчуудыг ертөнцийн хамгийн буурай дорой орон болгохын төлөө хүч тавин зүтгэж буй манан бүлэглэлийн дуулууртай зарц болон хуурсан Батүл цэргийн социализм байгуулахад зүтгэсэн ерөнхийлөгч Батулгаас зэвсэг түвшний ерөнхийлөгч эмэг тодтголыг нь авч хайснаар гарыг нь мухарлаа гэж ойлгосон байх. Улсын хурд өнөөдөр үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг хүлэлцээд хүлээн авч байх шиг байна. Гэхдээ Бямбацогтын хэлж буйг харуул иргэд гомдол гаргасан тул хэмээн мухаж байна билээ. Гэтэл ийм л одоо заалтыг өөрчлөх ёстой, засах ёстой гэдэг байдлаар үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт гарсан үндсэн хуульд цэцэд иргэд гомдол гаргасан. Монгол улсын шударга иргэд ийм заваа амтай зууралдахгүй л дээ мэдээж. Зүгээр л нэг урагч хямдхан ноход жоохоо яс шидэж өгөөд зарга үүсгүүлчихснийг бид мэдгтэйг. Гэхдээ Монголын ард түмэн хүнийг ч мартахгүй сансаар сануулсаар байх болно. Одоо тэгээд эрх наадмаар жагсах цэргийн парадыг хэн хүлээж авах юм? Мие их болтуу. Цэрэг айр минь улсын хурлын мэдээлж хэлсэн юм чинь мие их болтол парад хүлээх байлгүй дээ бодвол. Гэвч ард түмэн тэрэн таалагдахгүй юу гэдэг нь харин маш том асуудал үүсгэндэ харж л байгаарай.